Эрхийг зоригт манай онцгойхон эгэл олныхон итгэл даврагчдаа эгнэжигдхэн манай онцгойхон энэ цагийн эрхийг дайчдаа эрхийг зоригт манай онцгойхон эгэл олныхон итгэл даврагчдаа эгнэжигдхэн манай онцгойхон энэ цагийн эрхийг дайчдаа албаныхаа нөхдөдтэй үргэг үсгэж чад осолд орсон. Тухайн үед манай албанаас 5 хүн осолд ороод 4 тэнгэрийн орноор явсан байна. За баярлалаа. Нэг Ойрмөдийн болорск гэдэг Доронтой аймгийн Булган сумд 1988 онд төрж өссөн. Бага насаа эцэгхийн гар дээр өнгөрүүлсэн. Би 2008 онд Доронтой аймгийн онцгой хөдөлгөөний газар хуучнаар хэлэлцсэн. Одоогор бол зүүн бүсгийн төв Доронтой аймгийн онцгой хөдөлгөөний газарт 90 хаврах ингээд аврагчаар анх томилогдож орж ирсэн. Тэгээ төрнөөс хойш 22 онд Хэнтэй аймгийн онцгой хөдөлгөөний газрын Батнараас орнодох, Бэрх тосгондох Галантрах аврах 42 дугаар ангид аварч гацногчоор анх томилогдож ороод одоогор бол Галантрах машины автомобиль шинэ жолоочоор албаургыг үсгэж байгаа. Тийм юм бил байхгүй. Өөрийнхөө сонирхлоор анх 10 жилээр төгсөөд энэ байгууллагад өөрийнхөө сонирхлоор л орсон да. Тэгээд анх тухайн үед ер нь гэхдээ тухайн үедээ бол бас тоног төхөөрөмжөнд бол бас байсан. Одооногтой харьцуулах юм бол араа л бас татмаг байсан. Одоо бол тэгээд ортон цагаас таваас тэр цаг үеийн гэж тааш тэр ер нь тэгэл баг зэрэгсэл хөлөөр хамгааллын хувцас, машин техник гэл бүх юм л сайжраад л явж байгаа шүү дээ. Тэ өнөөдөр Монгол цэргийн баяр зэвсэгчний 105 жилийн баяраар бас Монгол Улсын ерөнхийлөгчийн зарилгаар цэргийн үнд тэмдгээр бас шагнагдсан бас баярлж байгаа. Анхны шагналыг бол 2012 онд бас Монгол Улсын ерөнхийлөгчийн зарилгаар шатруу журмын талаар шагнагдчихсан. Би анх ажилд ороод 4 жил ирээтэй ажиллаж байгаад үйлдвэрийн осолд орсон. Тэгээд тэрний ард дээр л тэр засгаас нэг шагнал өгсөн юм шиг л өгсөн. Би одоо Бэрхэд бол 42 дугаар ангид Галантрах автомобиль жолоочоор үрг үсгэж байгаа. Онцгой хөдөлгөөний албанд одоо 18 дахь жилдээ ажиллаж байна. Ер нь бол тэгэл тал хоёр госолсон, ойр госолсон, тэгэл ойрын төмөр, хавар намартай ойрын төмөр, бас нэг жижиг бичил уурхаа ихтэй тэгээд уурхаан осол аваар. Тэгээд бас нэг орон сууц муц гэр оролдогтой болохоор бас нэг бүгдийн гол төмөр нэг ихвчс нэг тиймэрхүүл дуудлага байдаг. Энэ 12 онд Доронтод ажиллаж байхдаа Доронтой аймгийн Баяндон сумд ойрын төмөр гараад тэгээд тэнд албаныхаа нөхдөдтэй үргэг үсгэж чад осолд орсон. Тухайн үед манай албанаас 5 хүн осолд ороод 4 тэнгэрийн орноор явсан байна. Түүний одоо амьд үлдсэн нь бол та юм байна шүү дээ, тийм. Тухайн үед бас л тэгэл ер нь бол яг цаг үе бас хүнд байсан. Тэгээ ер нь бол яг байгалийн давтшгүй бүтэн зүйлээс л шалтгаалсан л та. Гэн салхины ирж ширүүлсэн салхи хэрэгэн тиймэрхүү бүтэн зүйлээс болж л тэгэл тийм харамсалтай зүйл болсон байна. Тэ 18 онд хаа Доронтой аймгийн одоо төв цэцэрлэг төрөлөнд аврагчийн гараас амьдрал цэцэглэн гэсэн тийм гүшүү одоо манай дөрөв албаагчд төлөвлөсөн тийм зохицлол гүшүү байгаа. Тийм үйл явдал бас болсон. Тэрэнд бас их баярлалтай. Хаяа нэг Доронд нутгаараа очихороо бас нэг гүшүүндээ очиж нэг хүн төлөвлөжүүлчээ тэгэл явдаг та. Яг тухайн үед л төрж ирсэн. Одоо л үгүй шүү дээ. Яагаад үгүй вэ?
би 16 онд иргэд ажилд орсон. Миний орох шалтгаан яагаад байсан бэ гэвэл би хамт зүтгэжсэн ах нарынхаа хийж чадаагүй зүйлийг ганцаараа амьд үлдсэн би юм байна. Би тэднээсээ хийж чадаагүй зүйлийг яаж хийж байгаа л хийхин төлөө энэ албанд иргэл орно гэж бодоод ер нь биеийн байдлыг гайгуулгаж байгаа л иргэ орсон та. Тухайн үед одоо ажилд ороход гэр бүлийнх нь ер нь хээр хүлээж авч байсан. Ер нь гэр бүлийнхэн манаас жоохон дурамхал байсан. Тэгээд одоо хахад ингээд гомшиг осолд яваад байх юм шиг зүйтэй хүмүүстэр гэдэг л байсан л та. Тэгээд тэднээсийг яахгүй гарал тэгэл өөрөө яа тэгэл энэ албыг анханасаа сонгосон. Энэ албанд иргэд орно гэсээр бол иргэ орсон. Бид тухайн үед чинь аруулаа явчихсан. Тэгээд аруулаа явал тухайн төмөр дээр 5-5-аараа 2 дэшээ унтрааж явж байгаа л нэг тал руугаа явсан 5 асалт бол тэгэл 4 өнгөрөөд тэгэл тухайн үед эмчилгээнд гадаад руу болсон. Солонгост нэг 4 сар гарсан эмчилгээнд явж байгаа. Тэгээд хүн болсон та. Тий тухайн үед чинь онцгой эргийн газараар тэгээд ер нь Монгол орн даяар л арга ясандаа тэгээд тухайн үеийн төр засаг тэгэл бүгд л ягаад л улсаас зардал таагаал тэгэл явжсэн. Ер нь дайртаа солиод гэсэн. Тий Доронтод 10 хэдэн жил ажиллаад тэгээд нэг газар ажлаа сольж үзьегээд яваас нэг хүн амьтанд үзүүлээ тэг яасан чинь бас нэг хэрлэн голлоо сорж явуул зүгээр юм биш үү гэхээр тэгээд нэг хаашаал Сүхбаатарын төмөн зөвхтрөө нэг асуулгаж байгаа болон готоо тэгээд за ер нь бэрхэд очигээд бэрхэд бас манай яг нааш би ч 22 онд шилжиж ирээд 21 онд болонгод бас яг Доронтод цуг мөрзөр ажиллаж байсан нэг манай найз 21 онд бэрхэд шилжиж ирсэн байхгүй. Тэгээд тэрнтэйгээ ойлаа. За цувалраагаа төшөглөө тэгээд тийшээ явъя гээд тэгэл 22 оны 11 сар шилжиж ирсэн дээ. Ер нь сайхан хүлээж авсан шүү дээ. Одоогийн дарга Эрдэнэт торнда орлогч нь Бат Эрдэнэ Гошууч гэл бүгд л сайхан хүлээж авсан. Ангийн захирагч нь Гошууч Алцанцол ингээл очингод бүгд найрсгаар ер нь хаач явсан ер нь тэгэл амар гоё найрсах үйдэг шүү дээ. Одоо та ямар албан тушаалаар ажилладаг вэ? Одоо би Галантрах автомашины жолооч гэдэг албан тушаал дээр ажиллаж байгаа. Миний би 65% төлөвлөлттэй төлөвлөлийн 3 дугаар зэрэг гэж явдаг. Яг нүүрийн хэсэгтээ илүү төлөвлөлттэй. Тий одоо ер нь бэлгүүлснээс дааш нь 2 хөлөг тэр чигээрээ. Ер нь 65%. Тэгээд хөдөлмөрийн чадвараа 70%. Анх тогтохдоо 90% тогтоогдоо. Тэгээд эргээ ажилдаа орохдоо 70% болгож. Одоо давхраас групптэй явж байгаа. Одоо горол байхгүй. Яг хамт олонтойгоо бас ингэ явхад илүү өвчнөө мартах. Тий ер нь яг хүн харахад нэг жоохон эмзэглэх багт. Тэр ер нь өөр бусдаар л болох байхгүй шүү. Гадна хөнгө төрхөл болохоос бол зөв гайх. Хүүхдүүд мал жоохон хэцүүс, эмзэглэдэгс. Би ч тухайн үед 2 хүүхдээс асуулт ороход том мон 12 он 5-тай одоо донд охин маань 3 настайсэн. Тэгээд анх асуулт орчоод ирээд нэг гэр орон дээр яаж яхад аав нүнсэн ихэд юм л хоёул ирэхгүй шүү. Цугтаагаал аваад гэсэн. Тэгээ ямар сайн дээжсэн манай аав муу юм уу гэдэл асууж ирсэн юм билээ. Одоо бол хоёул том хүмүүс маань оюутан болцоо одоо онцгой байдлын ахлагчийн сургууль сурж байна. Тэ одоо донд охин маань 11-р анги, бага охин маань 5-р анги 3 хүүхэдтэй байна. Дахиад шинэ үнэтэй болсон байна шүү дээ. Тий, осол дорсноос хойш нэг үнэтэй болоо. Одоо тэр маань том болцсон 5-р ангийн сурагч бэрхэд сурж байгаа. Одоо тэгэл ажилласан жил мэл хөрүүл тэгэл одоо хугацаа нь бол тэгэл гарна дээр хугацаа гортол ер нь ажиллана шүү дээ. За залуучуудаа хандж хэлэхэд л ер нь л тэгээд ажлыг ер нь тэгэл битэл голоор ажиллаж хэлмээр байна. Ажил хүний гол нь гэхээс хүн ажлыг хязгаарч голдгүй шүү гэж л ер нь хэлмээр байна та. Тэгэл ив задгаа
гал түлэхгүй тэгэл одоо нь хавар ухаарлтын цаг ирлээ. Өдөөний айлууд маань тэгэл үнс нормаа тагтаа саунд хийж аль болох ил гал гарахгүй байх. Тэгэл тамхич үзэнгийнхээ цаг үнсийг сайн унтрааж ахал хэрэгтэй дээ. Дөрөв ах нарынхаа гэр бүлд нь наз жаргал эрүүлийн хамгийн сайн сайхныг хүсье. Тэр дундаа багийнхаа гэр бүлийн болон далайн эгчтэй өр хүүхдэд нь эрүүлийн сайн сайхныг хүсье. Үнэхээр барилж явдаг шүү л гэж хэлээ та. Одоо байсан бол тэд нар хэд орчин настай албаа агчид байгаас. Ер нь бол баг бүгд гавьныхаа амралтанд цуцсан байгаа шүү дээ. Бага. ертөнцийн зэвсэгчэн үлсэн хөгжсөний 105 жилийн Монгол цэргийн баярын мэндийг Хинтээ аймгийн цойлын газрын нийт албаа агчдаа баярын мэнд хүргье. За ингээд Монгол улсад зэвсэгт хүчин үүсгэн байгуулагдсны түүхт 105 жилийн өдрөөр өдөөс шагналаар шагнагдсан танд баяр хүргье. Тэгээд таны одоо сайхан хөдөлмөр зүтгэлийг түр сайхан үнэлсэн байна. За тэгээд энэ одоо онцгой байдлын албанд хоёргүй сэтгэлээр зүтгэж өөрийнхөө одоо би эрүүл мэнд амь насыг одоо дээс нь дөрөөндөр хүртэл одоо ийм одоо ажиллаж байсан таны одоо гавьяагаар бид бас их барахж байна. Тэгээд ямар ч хэсэн энэхүү одоо нэвтрүүлэгт манай оролцсон танд баярлалаа гэд танд бас юм гоё шагналыг нь бас хүндэтгээд энэ сайхан цэцгийг гардуулж байна. За баярлалаа. Танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсье. За баярлалаа. Тэгээд дорнод нутгаас Хинтээ нутгийг зорин ирж сайхан хамт олон дахин одоо ажил албаа өргөжлүүлээд сайхан ах нарынхаа гэгэн дурсгалыг хүндэтгээд ийм сайхан ажил албаа өргөжлүүлж байгаа танд бас баярлалаа гэдгийг хэлмээр байна. За баярлалаа. За баярлалаа, амжилт хүсье. За баярлалаа. Эрхийг зоригт манай онцгойхон эгэл олныхон итгэл даврагчдаа эгнэжигдхэн манай онцгойхон энэ цагийн эрхийг дайчдаа эрхийг зоригт манай онцгойхон эгэл олныхон итгэл даврагчдаа эгнэжигдхэн манай онцгойхон энэ цагийн эрхийг дайчдаа